Сайн бацгаана уу? Nologчуудаа хайр түгэе. Мэдчилгээ хүргэлтийн хамт олноос та бүхэндээ энэ цаг мөчид Нортынхон хорвоод мэндэлсэн нандан сайхан өдрөнд төгөөж байгаа эрхэм хайртай эгч Исхаанда хэмээн хаяглаж дүүнэрийн зүгээс илгээсэн гинтийн билгийг уламжлах гэж байна. Ижийн энтэй хайраар ижилдэн дассан дүүнэрээ үргэлж төшөж байдаг таньдаа хязгааргүй хайртай шүү. Эрүүл өнхийг хүсье хэмээн илгээсэн чин сэтгэлийн мэдчилгээг хамтдаа төрсөн өдрийн эзэнд уламжилцгаая. Мэдчилгээ үргэлт маань үргэлжсээр яг энэ цаг мөчид Исхан ихчигээ зарим хүрэлцэн ирээд байна. Юуны өмнө энэ өдрийн мэд хүргэе. Баярлалаа. Исхан ихчиг гадаа сая нэлээл хэд хоног цасан шуурга болж исэн чинь харин өнөөдрөөс маш гоё дулаарлаа. Тэгээд яг л таны минь нэх гоё дулаан тийм сэтгэл шиг гадаа хүртэл тэнийгээд л маш сайхан өдөр үргэлжилж байна. Өнөөдөр бол 2 дугаар сарын 12. Ямар өдөр вэ? Ихчийн төрсөн өдөр. За тэгвэл бид мэдчилгээнийхаа эхэнд миний ихчийг таньдаг эрхэм дотны хүмүүс, налайхчууд гэд бүхий л үзэгчдийнхаа нэрийн өмнөөс хорвоод мэндэлсэн Хосгийн баяр төрсөн өдрийн мэнд хүргье. Баярлалаа. За тэгээ миний ихчээстэй эмээгийн ажил хийгээд тун завгүй гэртээ хөөрхөн ач зээнараа тойруулаад л хамгийн аз жаргалтай байгаа нь энэ цаг мөчид танд бас ийм гоё цэцгийн баглагаар гинтийн бэлэг явуулсан байна. Тэгээд нэг асуултыг асуудаг биднээс ханагчээ. Ер нь хэнийг гэж бодож ин хүлээж байгаа хүн байна уу? Ястаа мэдгүй одоо би юу? Гинти юм болчих. За тэгвэл хоёлаа одоо энэ цаг мөчид ингийн миний хичээ. Мэдээж бэлгийг бол бид нар сар жил болгон л авдаг шүү дээ. Харин энэ удаагийн ирсэн бэлэг арай өөр байна. Ягаад тэгэхээр танд маш гоё талархал дэвшүүлэхийг хүссэн нэгэн хүмүүс сэтгэлийн үгийг маань заавал дамжуулж өгөөрэй гэсэн. Тэгэхээр одоо танд хаяглаж ирсэн тэр сайхан үгсийг нь хоёулаа хамтдаа сонсъё. Тэгээ сайн сонсвол бэлэг хинээс вэ гэдэг нь тодорхой болох юм шиг. Гаднаа зэмэлсэн ч дотогшоогон дандаа өмөлзөж байдаг. Газрын хаанаас ч биднийг зориод ирдэг. Нартад биднийг түших нандан сайхан эгч бидэнд байдаг юм аа. Намрын новч шиг гундахад минь, намраа бороо шиг шаагахад минь нартад таал биднийг түшдэг учраас чин сэтгэлээсээ дүүнэр нь талархаж явдаг юм шүү. Хайр халамж хэрэгтэй болвол ээж шиг та биднийг инхрээлдэг. Хангаа шиг түшиг хэрэгтэй болвол аав шиг минь дэргэд түшдэг учраас хэдэн дүүнэр нь эгчтэй чин сэтгэлээсээ талархаж явдаг. Аав ээжийн үгүй орон зайг та минь бидэнд нөхөж явдаг юм шүү. Амьдралын жаргал зовлонгийн аль ч үед ижилдэн дассан дүүнрийнхаа дэргэд түшиг болдог учраас ээдээ эгч минь таньда бид чинь хязгааргүй хайртай шүү гэд энэ цаг мөчид таны дүүнраас хаяглаж ирсэн байна. Тэр дундаа хайртай дүүнэр болох Бака, Булбул, Кинжээ, Айгуул нараас нь энэ гоё цэцгийн баглагаар эгчтэй чин сэтгэлийн талархал явуулсан байна. Хүлээн авна уу? Санууч инээсэн миний лэгчийн ухааныг нутгийн цагаан маан үлэнд учрлаач байлгүй. Исхан ихчээ дүүнэр нь хэлэхдээ ижийн энтэй ихч гэж байдаг бол тэр нь миний ихч байдаг юм а. Үргэлж бидний дэргэд төшиг тулгуур болдог. Энэ төрсөн өдрөөр нь л нэх гоё гинтийн бэлэг барья гэд бид бүхэндээ бас тохиролцсон байна. Тэгээд одоо энэ бичлэгийг бас онцгойлон үзээд сууж байгаа таны төрж байгаа сэтгэгдэл бас дүүнэртэй хэлэх үг байгаа болов уу гэж бодож байна. За дүүнэртээ баярлалаа. Стагинтийн бэлэг баярлалаа. Маш их баярлалаа. Ахын минь хэдэн үрсад бэрүүд маань амьдралдаа ад жаргалтай гэр бүлэрээ сайн сайн явуулсан. Хэдэн доллар минь ард минь төшөг болж явдаг шүү. Хайртай шүү та нартай. Тэгэлгүй яг хөө тэгээ дүүнэр нь бас таньда хязгааргүй хайртай гэсэн Исхан ихчээ хамгийн гол нь үргэлж танаараа бахархаж явдаг. Та минь эрүүлийнх байгаарай. Тэгээд төрсөн өдрөө маш гоё тэмдэглээрэй гэсэн. Тань сайн сайхныг хүсээд энэ удаагийнхаа 60 дугаарыг хэдүүлээ. Жаргая сайхан баярлалаа. Баярлалаа. Та нарын ажид тань сайн сайхныг хүсье. Баярлалаа. Ермен баурларын көп демеген қамқор әрбір үйдің әпке деген таңдайдан төгіледі тәтті жырың арнайы айтпағанмен мақтап өлең ініңнің түзеп қанша әттегенін жеткіздің төбемізді көкке керім бауырың бар бақыттан артық
көрген білгенге әпке емес пе бақ дегені тап басып